Маргааш юу орох юм бэ гэх юм бол Bear Creek Mining-ийн үнэлгээ таад танилцуулна. Тэгээд ер нь бол эцсийн шалгалтуудаа хийн геологч ахтайгаа уулзсан. Тэр юм бүх юм тодорхой болсныхаа дараа хэдүүлээ баг зэргийн Bear Creek Mining-ийн позиц аавн эргүүлээд хэдүүлээ юу зарах юм бэ гэх юм бол за ашгүй офстер ирсэн байна. Өдөржингөө юу хийсэн бэ гэх юм бол шинжилгээ дүгнэлтүүдээ хийсэн, үнэлгээ хийсэн Bear Creek Mining-ийн хальт нэг товчхон видео та харсан байгаах гэж би найдаа. Хараагүй юм бол заавалч үзэрээ удахгүй хэдүүлээ тэр компани руу хөрөнгө оруулалт хийн шүү. За бас нэлээд томоохон хөдөлгөөнүүд энэ 7 хоногт хэдүүлээ багц дотор оруулна. Окей. Хэдүүлээ анаас эхлэх юм бэ гэх юм бол манай биткойны short позицийг харахаараа эндээ хэдүүлээ нэг $18.90 дээр орсон. Одоо pre-market дээр 20 дээр явж байгаа. Баг зэргийн ашиг хийцэн байгаа. Хэдүүлээ юу хүлээж ийна гэх юм бол энэ биткойн ер нь бол тэгээ өмнө би таадаг хэлж байсан. Нилээн царай муутай чарт дээр явж исэн. Тэр улам ерөөхдөө баталгаажчаад байгаа. Та харж байгаа бол энэ 200 day moving average-ийг ерөөхдөө сая цогчлоо. Өмнө энэ дээр жижигхэн support авч исэн. Одоо ерөөхдөө энэ доошоо орох хандлагатай ах шиг байна. За тэгээд энэ дээрээ жоохон бэлэн байгаарай. Нэг 20 морь гараа явчих юм бол жоохон ашиг авъя шүү. Гэхдээ энийг ингээ харахаараа бүр доошоо унах потенциал бол байгаа. Тийм учраас хэдүүлээ trailing stop loss хийш үү заяа. Тэрний юу юм бэ гэх юм бол одоо $20 хүрчих юм бол манай BITI тий хэдүүлээ sell order-а ерөөхдөө 19.50 дээр 50 тэгээд 21 руу унчих юм бол тий хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол жишээлбэл ханшин ингээ хөдлөх юм бол хэдүүлээ stop loss эндээ тавьчихна. За тэгээд ханшин үржүүлээ явах юм бол stop loss-а үржлүүлээд дээшлүүлнэ. Ерөөхдөө нэг trailing stop loss-тай ингээ явна. За тэгээд эзэн нэг цаг reversal хийгээд буцаага эргэчих юм бол энэ хүрэн ханшна өрчих юм бол хэдүүлээ exit хийш үү. За тэрийг зүгээр ингээд өдрөөр нь заагаал явчин гэсэн. За манай дараагийнх хөрөнгө олт бол Rigetti Computing-ийн short position хэдүүлээ энийг ингээ хараад үзэхээр ер нь бол те уналт хийсэн bounce хийлээ. Одоо ерөөхдөө буцаагаад унах гэдэг шиг байна. 50 day moving average энэ байна. Энтэй уулзчих юм бол жоохон ашиг авч болно. Дараагийн хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол 200 day moving average ерөөхдөө ингээд явж байгаа та бас дахиад энэ дээрээ жоохон ашиг хиймээр байна. Ер нь бол энэ 50 day moving average-тай уулзчих юм бол хэдүүлээ ашиг авчмаар байгаа шүү. Мэдээж Rigetti-ийн stock-ыг хэдүүлээ шууд short хийгээгүй RGTZ гэсэн 2 times levered ETF дотор хөрөнгө оруулалт хийсэн. Одоогийн байдлаар 14.75 дээр байна. Бидний entry price 13.75 байсан. Одоо $1 ашигтай явж байгаа. Окей. Дараагийн хувьцаа IonQ энэ дээр хэдүүлээ бас short positionтэй та харж байгаа бол тэ айгуу царай муудаа харин shoulders гэхээс одоо жоохон хэцүү гэхдээ ерөөдөө хүчээ алдчихээн ингээ доош онцлаа bounce хийлээ. Дахиад нэг bounce хийж जैन тэгээд ер нь бол correction эхэлсэн. Явжлага одоо $56 дээр явж байгаа 50 day moving average-ийн доор орсон байна. Тэгээд бол ямар байна гэх юм бол магадгүй энэ uptrend line-тай уулзаад ирэхээр энэ хаваар эсвэл энэ хаваар зарчвал болох гээд байна. За тэгээд тухайн үед IONZ хит хүрэх юм бэ гэх юм бол ойролцоо нэг $5 ер нь бол тэгээд ингээд яваад ирэхээр ер нь бол нэг $5 бас яг адилхан trailing stop loss-тай энээсээ хэдүүлээ сална шүү. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараад чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Алтны correction буюу consolidation аягүй гоё цэгцтэй явж байна. Та харж байгаа бол нэг тий bounce хийлээ, дараагийн bounce хийлээ. Энэ bounce нэлээ хүчтэй байсан. Та харж байгаа бол өмнөх bounce ерөөхдөө нэг жижигхэн ногоон зураас байсан юм бол ерөнтэй та харж байна. Энэ аягүй жижигхэн ногоон candle энэ арай хүчтэй
ногоон candle. Одоо юу болж байна гэх юм бол энэ 8 сарын сүүлээр эхэлсэн uptrend lineтэй одоо өмнө нэг support болсон, дараа нь дахиад нэг support болсон. Одоо яахыг харъя. Миний таамаг юу юм бэ гэх юм бол sideways consolidation үргэлжлүүлээ явах эсвэл энэ 50-day moving average-тэй уулзч магадгүй. Гэхдээ алт бол одоо ерөөхдөө цэгцэрч эхэлж байна. Паник хөдөлгөөнүүд нь багассан. Одоо 3900 3800 долларын хооронд ерөөхдөө одоо нэг sideways consolidation явчих юм бол угаасаа ирүүл. Тэгээд хэдүүлээ дараагийн өсөлтийн ээлжээр ерөөхдөө ашиг явах гэдэг. За гэхдээ уул уурхайн компаниуд арай өөр хөдөлгөөнтэй тэндээсээ их дийлэхээс нь хэдүүлээ нэлээд өвчтэй гарсан. Хамгийн их паник дуулсан компани хувьцаа юу юм бэ гэх юм бол Curve Mining тий. Бид нэр энэ компани хувьцаа орсон байх юм бол бүр энэ $7 дээр орж исэн. Харъя л та. Curve Mining $7 86 центээр орсон. Тэгээ одоогийн байдлаар $14 руу бүр унсан байгаа. Та харж байгаа юм бол алтны уналт бол арай тий ингээ явж исэн бол энэ алтны уурхаа яад гэх юм бол энэ алт мөнгөний ханшнаар хөшүүрэгдсэн байгаа. Тэгээд нэмээд Curve Mining саяхан New Gold Company авахар болсон. Бид нэр New Gold руу бас хөрөнгө оруулалт хийжсэн. Гэхдээ тэр позиц зарцсан. Энэ компаниг ер нь Curve Mining баг тэрчтэй $7 тэрбум үнэлгээгээр худалдаж авч байгаа. Тэгээ хөрөнгөний зах зээл энийг нэг сайнаар хүлээж авахгүй байна. Миний зүгээс New Gold Corporation-ийн хувьцаа ерөөдөө дэндүү хямдхан байсан. Ингээ харах юм бол Curve Mining-ийн хувьцаа илүү үнэтэй байсан. Дэндүү өндөр гэх юм уу да. Тэгээд $7 тэрбум стоккоор авна гэдэг чинь Curve Mining-ийн юунаас үнэлгээнээс илүү болцсон байгаа гэсэн үг. Тийм учраас одоо dilution үүсч байгаа гэсэн үг. Гэхдээ New Gold корпорацийн үнэлгээ Curve Mining-аас доогуур одоо би market capitalization зах зээлийн үнэлгээ ярихгүй байна. Ер нь үндсэнийг ярьж байгаа. Тэгээд Curve Mining юу хийсэн бэ гэх юм бол илүү хөөсөрсөн үнээр арай багаар хөөсөрч исэн компани худалдаж авсан гэсэн үг. Тэгээ урт хугацаанд энэ New Gold корпорацийн худалдаа авалт Curve Mining-ийн хувьд бол болж байна. Ерөнхийдөө дэжгүй move болцсон. Тэгээд нэмээд dilution үүсэх юм байна гэсэн хүмүүс ерөнхийдөө паниктсан. Нэмээд бас Curve Mining-ийн хувьцаа амар савлсан. Та харж байгаа юм бол алт мөнгөний ханшнаас нэлээд савлсан. Тэгээд энэ бол panic low те хүмүүс юу хийсэн бэ гэм oh my god гэж айгаал. Тэгээ энүүгээр ингээд өвдөөд те шархаа долоогоол ингээд сууж исэн бол одоо хүмүүс бам гэж төвчээрээ алдаад тэгээ өнөөдөр яах магадaltaй юм бэ гэм бол дахиад нэг юм candle down болох магадaltaй. Тэгээд Curve Mining руу эргүүлээд орох цаг үеийн дөхөөд байгаа шүү. Окей. 50-day moving average руу доогоор орсон байна. 200-day moving average дээр ирж байна. Тэгээ ингээ хэдүүлээ одоо харцгаая өнөө маргааш ерөөдөө энэ долларт дахиад нэг томоохон candle down энэ uptrend line-тай уулзсан бол хэдүүлээ их хэмжээгээр Curve Mining руу эргүүлээд ороход асуудал миний зүгээс байхгүй. Тэгэд өмнө хэдэн хоногийн өмнө би хэлжсэн New Gold руу орох уу яах уу харамсалтай тийм 50-day moving average дээр би юу ярьж ирсэн бэ гэх юм бол орчвол яадаг юм бэ? Яагаад гэх юм бол тайлан зүг гарч исэн гүйцэтгэл нь сайн орд нь бас дэжгүй. Тэгээд юу болсон бэ гэх юм бол нөгөө Curve Mining энийг авахар болоод ерөөхдөө одоо gap up. Тэгээ энэ хувьцаагаа ерөөхдөө одоо мартах ёстой яагаад гэх юм бол удахгүй тэр чигтээ Curve Mining-ийн хувьцаа болно гэсэн үг. Окей. Одоо хэдүүлээ юу харах хэрэгтэй бэ гэх юм бол Orla Mining харцгаая. Энэ дээр бас хэдүүлээ баг зэргийн хувь эзэмшиж байгаа. Эргүүлээд угаасаа орно. Юу болж байна гэх юм бол та за та юу харж байна гэх юм бол амар том flagging тэ breakout хийх гэж үзсэн failсан NAV сунлаа ерөөхдөө тэгээ та юу харж байна гэх юм бол 200-day moving average ингээд дэше пожинсэн 7 хоногийн дараа тайлангаа гаргана 7 хоногийн дараа. Тэгээ хэдүүлээ харцгаая. Амар volatile stock л доо. Яг гэх юм бол тэгээ зүгээр ингээд дэше нисмээр байсан чинь ниссэнгүү sideways consolidation явсан. Гэхдээ ер нь бол ийм царай муутай мегафон структур бол биш тий. Биткойн дээр ерөөхдөө иймэрхүү юм харагдчихжээ. Ийм мегафоноор байгаа юм бол нөгөө савлгаанууд бүр аимшигтэй хөдөлдөг учраас тэгээ энэ бол арай нэлээд өргөн. Гэхдээ ерөөхдөө flag ер нь томорцсон одоо энэ хөлбөр гэсэн үг шүү дээ тий. Энэ бас ерөөхдөө ингээд uptrend line явж байгаа. Энэ бас up trend явж байгаа. Тэгэхээр энэ
Ер нь зарчмын хувьд бол арилжаа хийдэг хүний мөрөөдлийн одоо хувьцаа гэх юм уу амар дээшээ доошоо ингэж хэлбэлцдэг call option-уудаа зөв авч чадах юм бол тэгээ хэдүүлээ юу хийх ёстой юм бэ гэх юм бол алтны хан шиг сайн харах ёстой, мөнгөний хан шиг одоо сайн харах ёстой. Яагаад гэх юм бол өмнө би хэлжсэн алтны хан шул цэгцрээд ирж байна. RSI нь бол маш гоё healthy болж эхэлж байна. Over sold байснаа одоо буцаагаад ер нь бол support олох гэж үзэж байна. Тэгээд эх 7 хоногийн дотор ер нь бол алтны ханш тогтвортой 3850 3900 хавцаа. Тэгээд нэмээд мөнгөний үн ханш бас яг адилхан ер нь энэ хоёр чарт хоёлаа маш төстэй. Та харж байгаа юм бол эндээ нилийн panic flash out болсон. Тэгээд буцаагаад энэ level-та хүрсэн одоо нэг sideways consolidation явж байгаа гэж хэлж болно. Өмнөх бас энэ 8 сарын сүүлээр хийсэн uptrend line-ыг бас цогцох магадлал нь маш өндөртэй. Ер нь бол баг зоолттой. Гэхдээ хажууд тишээ sideways consolidation явж чадах юм бол одоо юу харагдаад эхэлж байна гэх юм бол new gold-ийн хувьцаа одоо хэдүүлээ мартах ёстой. Яагаад гэх юм бол Curve mining авцсан болохоор тэгээ хэдүүлээ яах магадaltaй юм бэ гэх юм бол энэ Orla mining руу earnings гарах юм байна. Тэгээд алт мөнгөний үн ханш нь sideways consolidation үргэлжлүүлэх юм бол тэгээд сайн earnings үзүүлэх юм бол ерөөхдөө энэ trading range одоо энэ flag энэ бол channel байна шүү дээ. Энэгээр ингээд дээшээ доошоо явж чадах юм бол хэдүүлээ bottom энэ үеэр ерөөхдөө entry хийгээд тэгээд дээшээ явсараагаад хэдүүлээ жоохон зарыг гэсэн бодолтой байна. За өөрөөс нэг нэмэхээр хувьцаа юу юм бэ гэх юм бол Oscar Health government shutdown Америкийн засгийн газар shutdown хүргэжлүүлэл явж байгаа. Та нэг харж байна өмнөх channel нь энэ байна uptrend line-ыг сая хүчтэй цогцсон. 50 day moving average-ийг яатсан одоо 200 хоногийн moving average-ээр ирж байгаа. Тэгэхээр Oscar Health 200 day moving average-ийн дэргэд юм уу доогуур орохороо хэдүүлээ ахуухан шиг авна шүү. Одоогийн байдлаараа ер нь Oscar Health 2 хоногийн дараа орлого зарлагынхаа тайлангаа илгээн. Тэгээд бас маргааш нөгөөтөр бас 1-2% нэмээд авах боломж потенциал бол байгаа. Гэхдээ энэ дээрээ хэдүүлээ тайван байх хэрэгтэй. Энэ сард хэдүүлээ нэг сүртэй арилжаа хийгээгүй. Яагаад гэх юм бол хаашаа манай хувьцаанууд энэ хөрөнгөний зах зээл явж байгаа нь яг тийм тодорхой биш. Мэдээж тэр химэл ухааны компани хувьцаанууд нь өссөн. Гэхдээ та саяхан харсан бол Michael Burry тийм домогт Michael Burry юу исэн бэ гэх юм бол энийг бас үзүүлчихье. Michael Burry-гийн хамгийн сүүлчийн хөрөнгө оолтын сангийн задраа гарч ирсэн. Тэнд юу байсан бэ гэх юм бол та харж байна. Эрүүл мэндийн компани call option авсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол та харж байна. Palantir дээр put option авсан байна. Nvidia дээр put option байна. Тэгээд жижигхэн put биш. Ер нь бол Michael Burry-гийн багцын 66% Palantir-ийн short, 13% Nvidia-гийн short. Тэгээд Michael Burry бол тийм амар муу хөрөнгө оолтогч бол ерөөсөө биш. Тийм учраас манай хүний хийж байгаа ямиг жоохон үнэлэх ёстой. Энэ хүн бас нэг мэдж байгаа юм байгаа. Тийм учраас хэдүүлээ харцгаая. Тийм учраас бас нөгөө технологийн компани хувьцаа руу тийм асар ихээр ерөөдөө одоохондоо хийх одоо айгу эвгүй зөрөгтэй хийж чадахгүй савлгаа гараад ирчих юм бол хэдүүлээ баг сандраад зарах магадaltaй. Тийм учраас тийм жоохон эргэлзээтэй явж байгаа. За Tesla харах юм бол ер нь нэг шинэ channel дотор ингээ явж эхэлж ах шиг хэдүүлээ харцгаая. Сая ерөөхдөө энэ channel-ийн таацсандаа хүрчөөд жоохон sell off болсон pre-market дээр 456 дээр явж байгаа. Tesla дээр гэхдээ хэдүүлээ юм хийхгүй. Яагаад гэх юм бол манай урт хугацааны хөрөнгө олт. За тэгээд энэ 7 хоногт хэдүүлээ юу арах хэрэгтэй юм бэ гэх юм бол биткойн харна. IONZ Rigetti-гийн short positions. Тэгээд алтны sideways consolidation үргэлжлүүлээд явж гинэ үгүй юу? Oscar Health ер нь бол уналтаа үргэлжлүүлээд 200 day moving average-тэй хүрхүү. Тэгээд хамгийн сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол хамгийн аимшигын хөдөлгөөнтэй хамгийн олон хүмүүсийг гомдоосон, сандраасан, хамгийн их хүмүүсийг sell хийх болсон Curve mining-ийн хувьцаа энэ 12 юм уу 13 доллар дээр биднэрт олдох юм бол super nice. Одоо Curve mining дотор тэр New Gold-ийн
орд мард бүх юм орцсон байгаа. Тийм учраас энэ дээр эргэлцэх юм ерөөсөө байхгүй. Core mining $7 дээр super undervalued харагдчихсэн. Одоо бид нэр үнэлгээ хийж байхдаа мөнгөний үн ханшны $28-29 байсан. Алтны үн ханш $3,200 байсан. Одоо алтны ханш $4,000, мөнгөний ханш $40,000, үнц нь хамаагүй өндөр болсон байгаа. New Gold-ыг авцсан. Тэгсээр биднэрт энэ Core mining-ийн хувьцаа $13-14 дээр олдох юм бол ахуухан шиг нэмж авъя шүү. За өнөөдрийн хувьд бол арилжаа байхгүй. Маргааш юу орох юм бэ гэх юм бол Bear Creek Mining-ийн үнэлгээ таад танилцуулна. Тэгээд ер нь бол эцсийн шалгалтуудаа хийн геологч ахтайгаа уулзсан. Тэр юм бүх юм тодорхой болсныхаа дараа хэдүүлээ баг зэргийн Bear Creek Mining-ийн позиц аавн эргүүлээд хэдүүлээ юу зарах юм бэ гэх юм бол TLT баг зэрэг зарах баха. За окей. Офс дээр ирсэн байна. Гоё байна. Тэгэхээр маргаашийн үнэлгээ, маргаашийн зах зээлийн апдейт, тэгээд маргаашийн trade and portfolio update дээр эргүүлээд уулзъя. Bye bye. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.